Сэтгэл эмзэглүүлсэн зүйл их байна монголчууд минь. Хизээ бид нар бусдыг боддог болох юм тий. Хизээ миний эрх ашиг гэдэг зүйл бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг гэдгийг ойлгох юм гээд. Бидний хувьд үнэхээр сүүлийн 30 жилд эргээ харахад маш олон зүйл дээр маш том алдаануудыг хийсэн байна. Бүх цаг үеийн туршид хүн төрлөختөн дараа үе минь яах вэ гэдэг тэр эмзэглэлийг зүрхэндээ бодож түүний төлөө бүхнийг бүтээж, хийж, үлдээж, туйрвж амь насаа хүртэл золиослж авсан шүү дээ. Тэгтэл бид нар яг энэ арчил эхэлснээс хойш 30 гаруй жилд үнэхээр Монголын авч болох, идэж болох, цөлмөж болох бүх зүйлийг хувааж авч, идэж, ууж, дээрэмдэж, тонож дууслаа шүү дээ. Тэг ингэсэн хүмүүс нь яг үнэхээр нууцгүй хэлэхэд бидний үеийнхэн. Биднээс дээш 60-аад оныхон. Гэхдээ тэгээ бодолтой. Одоо болоо штэ. Энэ Улаанбаатар гэхэд зүгээр л уралдаал энэ Улаанбаатарын газрыг бүгдийг хашаалсан хотын иргэн тойрон хүн явах зам талбай. Зүгээр л алхаж аваад нэг хашаанд тулчин, алхаж аваад нэг байшин тулчин. Явган хүний зам талбай, ундаг дугуйн зам талбай, хүүхдүүд амрах, хөгшөд нарлах, хүмүүс алхах. Тийм боломжгүй хотод бид нар амьдраад байна шүү дээ. Бүх зүйл эрсдлийн дунд. Хаанаас скутертэй хүүхд гарч ирээд дайрчих бол, хаанаас машин ирээд мөрөгчих бол. God ингэж зүв зүгээр эргэтэн бүтээ явж байгаа хүмүүс юм байхад энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж амьдрдаг бол? Яаж тэд нар энэ нийгмийн амьдралд оролцдог бол? Яаж гэрээсээ гараад ядаж дэлгүүр орж талах сүүгээ залгадаг бол? Ерөөсөө бусдыг бодохгүй бид нар энэ Монголын байгаа бүхнийг бүр газар шороо, уул, уурхай бүгдийг нь зөвлөмжлөө шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Тэд энэ дараа үе чи яаж амьдрах юм бэ? Одоо ингэж бусдаас булаагаад хамаг боломжийг нь шүүрээд авцсан чиний хүүхэд сайхан байлаа гэд яах юм? Дандаа ядуучуудын дунд ийм их оронтой яаж амьдрах юм? Гадаад гараад амьдрч болно л. Их оронгүй хүн ямар байдаг гэдгийг гадаад байгаа өчнөө монголчууд хэлнэ. Бид нар чи их орондоо ээж ижил үн цэнтэй, эрхчлөөтэй, үг хэлээ илэрхийлэх эрхтэй ийм байгаа штэ. Тэгээ одоо Монголоо цөлмөд дууслаа. Энэ Монгол гэдэг улс чинь дэлхийгээс бараг арчигдлаа штэ. Тэр Америкийн визний хязгаарлалтыг хар. Тэр Хонконгийн хил дээр монгол хүн оруулахгүй шалгаж байгааг хар. Хонконгийн онгоцноос буцаад явхад онгоцон дотор хэлж штэ. Хулгайчаас болгоомжл гэж англи монголоор ичиж өгч штэ. Гэхдээ үнэхээр бид нар яаж чсан тарихтай улс гэхээрээ ингээд бүр хөгжлийн гацааны бүр гацаанд нь орчихсан байгаа юм бэ гэдгээс үнэхээр дээр дооргүй бодох цаг болсон байна. Соёлын үрийг тарих гал энэ бас хүмүүс яваалах. Тэгэл байхгүй. Ерөөсөө л тэгэл яад гинэ жоохон гэгэрч аал буцаал харанхуйлж. Би бинээ огт хайрлахгүй. Би биний хүндлэхгүй. Дандаа араар нь элдв долоогоор муу хэлж явна. Хизээш нэгнийхээ бизнесийг дэмжихгүй. Яагаад энэ тархины гацаанд, ийм тархины тураалд ингээд улс үндэстнэрээ ингээ орцсон юм л гэ бүр гайхаад идэг байхгүй. Тэр зэрэг би биендээ жоохон хайртай байя монголчуудаа. Ядаж дараа үедээ амьдрах тийм орон зайг нь үлдээ л доо. Бид ингээл яваад өгнө штэ. Бид энд ингээл жаргачч бай, зовчч бай, баянч бай, ядууч бай. Энд чинь цаг хугацааны л хэрэг штэ. Үсрээл нэг хэдэн жилийн дараа бүгд байхгүй штэ. Энийг л ер нь нийтээрээ бодож бас нэг бусдын төлөө жаахан ч гэсэн сэтгэлдээ ингэж явмаар байна хүмүүсээ. Би биенээ хайрлахаас л бидний хөгжил эхэлнэ. Энийг л хэлмээр байна.